Хай, хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгье. Энд өчигдрөөс хойш айгүй их яриа болоод байгаа нэг сэдвийг хэлэх үү. За ийм за. Энэ Бээжинд одоо нэг ардын их хурал нэг айгүй том хурлууд болж байгаа байхгүй юу? Тэгэд эндээс гарсан шийдвэр тогтоолууд нэлээд чухал байдаг байхгүй юу? Ер нь ард түмний амьдралд бол ер нь шууд нөлөөлөх үйц байдгийн. Тэгсэн чинь за нөгөө эрүүл ахуйн комисс гэдэг юм. За эрүүл мэндийн яам гэсэн үг. Тэндээс өчигдөр илүү урж дээр гаргасан нэг арга хэмжээ за. Жингээ хянах жил гэдэг ийм хөдөлгөөн за. Тэр нь болохоор илүүдэл жингээ хянах, бууруулах 3 жилийн хөдөлгөөн өрнүүлчихэж байгаа байхгүй юу? Тэгээд үүний зорилго нь болохоор илүүдэлчин бол олон өвчний суурь болоод байна. Тийм болохоор энэ тархалттай илүүдэлчинтэй тэмцэж ард нэг дээрээ эрүүл амьдралын хэвшил суралцаж эрүүл амьдрах хэрэгтэй гэдэг ийм суурин дээр за олон төрлийн шинжлэх ухаанч арга замуудыг нэвтрүүлж байгаа байхгүй юу? За ер нь яг ингээд энэ талаар явуулах цогц бодлогын талаар би бол зүгээр зурагтнаас л хайлт сонсоод яваад байгаа. Тэхээс биш бүр нэг нарийн яг өөрөө харж уншаагүй л дээ. Гэхдээ ер нь явуулах арга хэмжээнүүд нь болохоор эхлээд хоолны хяналт. Тэр нь болохоор одоо хятад газар нутгаа ингээд бүгдийг ер нь бүсчилсэн байдлаар ингээд 7 хэсэг туваачж байгаа байхгүй юу? Тэгэхэд яа тэгвэл хэсэг болгон газар нутгийн байрлал болон цагуураасаа шалтгаалаад идэж уух хүнс нь өөрөөр байх нь зүг гэж байгаа байхгүй юу? Тэрийгээ бас тус бүрт нь 4 улиралдаа хуваачиж байгаа. Тэгээд хоолны меню гаргачихж байгаа байхгүй юу? Одоо жишээ нь хойд нутгийн зүүн хойд бүсийн хүмүүс өвлийн улиралд юу идэх гэдгийг бүр ингээд хоолны хүнсээр нь ингээд меню гаргацсан за. Тэгээд хэдэн грамм идэхийг тэгээ хоол хооронд юу идэхийг юу идэж болохгүйг бүр ингээд нарийн заасан. Энийг хараа. Нөхөр өчигдөр 2 шин загас авсан. Тэгээд хайрганыхаа чулуугсэлсэн. Тэгээд 2 шин загас авчиж. Нэг нь бол энэ алтан загас. Нөгөө нь тэр хулаамалгат. Тэгээд энэ хоёрыг ирээд аквариумд хийсэн чинь манай энэ нөгөө данхаасан энэ загас маань сүүл рүү нь хазаад тэгээд биднэрт нөгөө тусгаарлагч байхгүй. Зүгээр хүүгийн харандааны саваар ингэ тусгаарлчлаа. Нүх гаргаж агаад хүрх юмтан ганцаардж байгаа. Энэ анханасаа ийм загснууд донд махчин загас авах нь бас буруу л үйч тээ. Гэхдээ бас хөөхөн л дөө тэр дотор байгаа загас чам. Нэг уурлахаараа өөрөөгөө хийлээд бүрхий болчдөг, бөмбөг шиг болчдөг байхгүй юу? Тэгээд тэр цухууж ах шиг байна. Данч тэгээ бусдыгаа гомдоогоод байвал бас хэцүү юм даа. Манайд одоо ингээ харахад бүр энд эндээс нэгээр нь гуугаад авсан юм уу гэмээр төрлийн онтоонтой загснуудаар л төрлөө. За тэгээ түрүүн ярьжсэн жингээ хянах жил хөдөлгөөний талаар үргэлжлүүлээд ярахад бас ингээд идэж болохгүй хүнсүүдийн бүр ингээд заасан за тэрэнд нь болохоор мэдээж тос ихтэй бүтээгдэхүүн, өөх тос ихтэй бэлэн бүтээгдэхүүнүүд ч юм уу тийм залтууд бол гаргацсан билээ. Би гэхдээ яг нарийн уншиж амжааг байна. Ер нь гэхдээ унших хэрэгтэй. Энд байгаагийнх бас тэр хөдөлгөөнд нь оролцоод эрүүл амьдралын хэвшилд суралцаад ингээд жингээ хаяад ер нь нийтээр ингэчүүл зүгээр л тээ. Гэхдээ хятадууд бас яг ингээд ерөөсөө би бинийгээ чи бүдүүн байна, чи өндөр байна гэд ингээд ялгуурлаж ханддаггүй юм. Гэхдээ энэ чинь коммунист орн болохоор улс нь юу буруудаа те юу өөрт нь болон нийгэмд сөрөг нөлөө үзүүлээд байна гэдгийг арга хэмжээ аваад ингээд зохицуулаад идэг за. Тэр нь ямар санагдчихээн? Надад бол ууг нь зөв штэ тийм ч. Жингийн илүүдлээсээ салаад эрүүл амьдарцгаая гэдэг энэ хөдөлгөөн бол зөв. Тэгтээ жоохон юм коммунист юм шиг жоохон ялгуурлаад байгаа юм шиг. Гэтэ ерөөсөө юм ялгуурлаад би худлаагаас өөрийгөө өмөрч өгнө за. Ерөөсөө ингэж ялгуурсан юм байдаггүй. Эрүүл ухаантай хүн л бол энийг юуны төлөө гэдгийг ухаалгаар ойлгочих хэрэгтэй л дээ. Надад л хүнд тусч байгаа гэж юу. Тэгээд нэг авга арга хэмжээнүүд дээрээ за хөдөлгөөний талаар бас бичсэн байсан. Одоо жишээ нь жинтэй нь холбуулаад ингээд хэрэг хөдөлгөөн хийх юм өдөрт ямархуу хөдөлгөөн хэдэн минут хугацаагаар хийх юм ч юм уу бас тэгж байсан. Тэгээд улсаас авч байгаа арга хэмжээ дотроо бас нэг имэлгүүдэд жингийн хяналтын тасаг гэд бас юм тасгууд гаргах юм гэсэн. Тэр нь болохоор ер нь илүүдэлчинтэй хүмүүс тэр тусмаа хүүхдүүд очиж байх шаардлагатай.
Тэгээ тэр нь болохоор ганц үзээд ингэ болчдөг биш. Ер нь тогтмол хүнийхэн биеийн байдлаас харж сар болгоо очиж үзүүлэх, 3 сартаа нэг очиж үзүүлэх ч юм уу тийм болж байгаа гэсэн. Тэгээд ер нь эрүүл мэнд, эрүүл бие, эрүүл хооллолт, эрүүл гэр бүл харилцаа гэсэн ийм сэдвүүдийн хүрээнд бас одоо гадуур хооллох яж байгаа энэ бичлэгний яриа яг хоол идэх үед болчих юм. Тэгээд гадуур хооллохдоо одоо хоолны газрууд болон бараа бүтээгдэхүүнд тархалтанд нөлөөлөх одоо хэмжээ хязгаарыг тогтоох зэрэг ажлууд бол тэгэл мэдээж шатараатай хийгдэж эхлэх юм гэсэн. Энд чинь бүр юм цогц хөдөлгөөн болохоор бүх талаар нь л ер нь хүнийг эрүүл жинд аваачих нь зүг гэдэг зорилттой байх юм байлээ. Ятууд ер нь өөрсдийн байгаль цагуур нөөц боломжиндаа тааруулаад идэх хоол хүнс нь харьцангуй өөгтөс багтай, ногоо ихтэй байдаг ч гэсэн энэ сүүлийн үед болохоор яалтчгүй нийгмийн эдийн засгийн хурднаас болоод тархалт бол яалтчгүй маш их болж байгаа. Уг нь хятадууд хүнийг яг гадна талаас нь шүүж хардаггүй ч гэсэн яг улсын ажилчдад бол яг жинхэнэ стандарт гэж байдаг. Түүндээ тэгэд хүрэхгүй илүүдэл жинтэй байгаа л байвал ер нь ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авдаг гэж байгаа байхгүй юу? Одоо гэхдээ энэ хөдөлгөөний хүрээнд улам чанга болох байхаа. За бай. 谁来帮助他？天黑了，小狐狸在森林里迷路了。他很害怕，他真想得到帮助，可是谁来帮助他呢？让我来帮助你吧，小狐狸。火光照亮了四周了。小狐狸不再害怕了。